За байгууллагын бүтцийг үүсгээд дотоод бүтцтэй харилцаж ажлын байрыг үүсгээд тухайн ажлын байранда хүнийг ажилд аваад хөдөлгөөнийг хийж дууссаны дараа тухайн ажилтан дээр тухайн ажлын хувийн мэдээллийг оруулах шаардлага байгаа. За ажилтны хувийн мэдээллийг оруулахдаа үйл ажиллагааны жагсаалтуудаас ажилтны жагсаалт гэсэн үйл ажиллагаа сонгоно. За ажилтны жагсаалт руу ороод тухайн хүнийхээ нэрэн дээр тухайн хувийн мэдээлэл оруулах ажилтныхаа хүний нэрэн дээр дарж болно. Аль эсвэл тухайн хүнийхээ мөрийг идэвхжүүлээд за хувийн мэдээлэл гэсэн үйлдэл дээр дарж орж болно. За энэ хоёр тохиолдолд хоёуланд нь хувийн мэдээлэл гэсэн энэ цонх руу шилжин. За энэ цонх нь за ийм бүлэг мэдээллүүдээр мэдээллийг нь бүглөөд хадгалах боломжтой ийм шантаа бүртгэлийн цонх байгаа. За хамгийн ихний бүлэг нь үндсэн мэдээлэл байгаа. За үндсэн мэдээлэл хэсгийн эхний үндсэн мэдээлэл буюу регистрийн дугаар, ургийн овог, зэх хэмнэр зэрэг мэдээллүүд автоматар татагдсан байна. За нэмэлт мэдээлэл хэсэг төр тогтоолгосон хэсэг. За үйлдвэрчний эвлийн гишүүн хэсэг гэсэн эдгээр асуултуудыг харуулах боломжтой. За тухайн ажиллаж байгаа хүн нь ажиллаж байгаа боловч зүтгээрээ тогтоолгосон бол за энэ дээр тийм гэсэн тэмдэглэл хийн. За тийм гэсэн тэмдэглэл хийх үед за тэтгэр тогтоолгосон огноо гэсэн талбар идэвхжин. За тэндээр огноогоо сонгож өгнө. За тэтгэр тогтоолгосон нас гэдэг бас нэг талбар идэвхжин. За үйлдвэрчний эвлийн гишүүн хэсэг гэсэн хэсэгт за тийм гэсэн тэмдэглэл хийх үед үйлдвэрчний эвлийн гишүүн гэсэн огноо гэсэн талбар идэвхжиж байгаа. За тухайн хүний үйлдвэрчний эвлийн гишүүн гэсэн огноог сонгоё. За энэ үндсэн мэдээлэл гэсэн бүлгийн талбарыг бүрэн гүйцэд бүглэж дууссаны дараа за шууд хадгалаад явах боломжтой. За мөн бүх алхмуудыг бүглээд хадгалах боломжтой. За тухайн эрсдлийн үүднээс тухайн алхам бүр дээр хадгалаад явбал илүү дээр хаа. За гэр бүлийн байдал гэсэн дараагийн алхам руу шилжээ. За гэр бүлийн байдал гэсэн алхмын мэдээлэл дээр гэрэлтийн байдлыг нь оруулж өгнө. За энэ нь гэрэлсэн гэж сонгоё. За мөн гэр бүлийн гишүүдийн мэдээллийг оруулж өгнө. За үүн дээр нэмэх гэдэг товчийг тарснаар гэр бүлийн гишүүдийн мэдээллийг оруулах эндийг цонх дуудагдж байгаа. За энийг хэдэн ч удаа нэмээд хэдэн ч хүний гэр бүлийн хүний мэдээллийг үүсгэх боломжтой байгаа. За энэ гэр бүлийн хүний мэдээллийг оруулах шинээр нэмэх гэсэн цонхны за төрөл гэсэн хэсэг дээр за энэ хүний хувьд тэгэхээр аавын мэдээллийг оруулъя гэж үзье. За регистрийн дугаар гэсэн талбар дээр регистрийн дугаарыг бичиж өгнө. За ургийн овог гэдэг дээр ургийн овыг оруулж өгнө. Эцэг хэмнэр за төрсөн огноо дээр сонгож өгнө. За ажил эрхлэлт гэдэг дээр за тэтгэврт гарсан. Тухайн аавынх нь эрхэлж байгаа ажлын мэдээллийг ингээд бүглэн гэсэн. За яаралтай бол холбоо барих гэдэг энэ дээр тэмдэглэсэн тохиолдолд тухайн аавыг нь яаралтай бол холбоо барих хүн гэж тэмдэглэж байгаа гэсэн үг болно. Тэмдэглээгүй энэ аав нь яаралтай холбоо барих хүн гэдгийг сонгоог байна гэсэн үг. За энэ аавыг нь яаралтай холбоо барих хүн мөн гэж үзэх юм бол за тийм гэж тэмдэглэдэг нь. За утасны төрөл дээр за гэрээ ус гар утас гэж сонголт байгаа. За гар утсыг сонгоё. Утасны дугаар дээр за аль улсын гэдгийг сонгож өгнө. За 996 Монгол гэдгийг сонгоё. За ингээд утасны дугаараа оруулна. За хаягийн мэдээлэл оруулах хэсгээр тухайн хүний энэ аав гэдэг гэр бүлийнхэн хүний мэдээллийг бүгэлж байгаа. Энэ хүний амьдарч байгаа газрын хаягийн мэдээллийг оруулна. За улс гэдэг хэсгээр за энэ жишээ нь Монгол улс. За энэ хаягийн төрөл гэдэг дээр тухайн хүний амьдарч байгаа хаяг нь байр хороолол, гэр хороолол, хөдөө юм уу, байгууллага гэсэн эдгээр төрлийн сонголтуудаа сонгоно. За тухайн хүн байранд амьдардаг бол байр хороолол гэсэн энэ төрлийн сонгох боломжтой байгаа. За байр хороолол гэсэн төрлийг сонгоё. За энэ сонголтуудаас шалтгаалаад
дараах одоо хэсгийн талбарууд нь өөрчлөгдөж өглөгдөх одоо энэ талбар нь өөрөөр болж үүснэ. За гэр хорооллын үед арай өөр төрлийн талбарыг бүлэхийн талбарыг төвчж байгаа. За аймаг нийслэл гэдгийг сонгоё. За Төв аймаг. За 100 мод. За Заамарт баг хорон хамаарах нь тухайн одоо баг дүүрэг сумын тариалт баг хороо гарч ирж байна. За Гудамжийн нэр байвал нэрийн нэг нь. За байр. Хаягийн мэдээллийг оруулж дуусны дараа хаяг шалгах гэсэн товчийг заавал даах шаардлагатай. Ингэснээр хаягийн мэдээллийг автоматар санд татаж авна. За мөн эдгээр бүх мэдээллийг өгж байсан дараа нэмэх гэсэн товчийг дарна. За ингээд гэр бүлийн гишүүд гэсэн хэсгийн одоо мэдээлэл өгсөн байдал нь харагдана. За хэрвээ буруу оруулсан мэдээлэл засах товчийг ашиглан дахин таны мэдээлэлээ засах боломжтой. Мөн энэ мэдээлэл бүрэн устгах гэвэл X тэмдэглэлээр дараалцах боломжтой байгаа. За энэ мэдээллийнхаа дараа хадгалах товчийг дараа хадгалж болно. За дараагийн холбоо барих гэсэн хэсэг рүү оръё. За холбоо барих гэсэн хэсгээр тухайн ажилтны өөрийнх нь холбоо барих мэдээллийг оруулж өгнө. За холбоо барих мэдээллийн хэсгээр гэрийн хаяг гэсэн хэсгээр за тухайн хүний гэрийн хаягийн мэдээллийг оруулж өгье. За мөн хаягийн төрлийн сонгоно. За байранд амьдардаг байр хорооллоо сонгож байгаа. За ингээд Гудамжийн нэр байвал оруулж өгнө. За мөн хаяг шалгах гэсэн товчоор хаягийг шалгах шаардлагатай. Энэ хаяг шалгах гэсэн товчийг тарснаар хаягийн мэдээлэл санд бүртгэгдэнэ. За утасны дугаар буюу тухайн одоо ажилтны утасны дугаарыг нэмэлтээ утас нэмэх гэсэн товчон дээр дараад нэмэх талбар идэвхжин. За энэ дээр мөн төрлийн сонгож өгнө. За гэрийн утас бол гэрийн утастай, гар утас бол гар утас гэсэн сонголтыг хийж өгнө. За энэ мэдээлэл бүрэн устгахыг хүсвэл X тэмдэглэлээр дарна. За засвар хүслийн шууд талбар дээр засах боломжтой байгаа. За мэйл хаяг гэсэн талбар дээр мэйл хаягийг оруулах юм бол мэйл хаягийг нэмэх гэсэн товчийг ашиглана. Мэйл хаягийн талбарыг төвчгөөд мэйл хаягийг оруулж өгнө. За мэйл хаяг байхгүй бол X тэмдэглэлээр устгах төвчин. За мөн хадгалах боломжтой. Эсвэл шууд дараагийн алхамд шилжиж болно. За боловсролтой холбоотой мэдээлэл бүлэхдээ тухайн хүний за дэд боловсрол хэрэг тухайн хүн мэргэжлийн боловсрол буюу мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв техникийн боловсрол эзэмшижсэн бол оруулна, эзэмшээгүй бол дахих боломжтой. За бага дунд боловсролыг оруулж өгнө. За мөн тухайн хүний сургалтанд хангагдчихсан бол сургалттай холбоотой мэдээллийг оруулж өгөх боломжтой байгаа. Дэд боловсролын мэдээллийг оруулахдаа дэд боловсролын сургуулийн гэсэн товчийг ашиглаад нэмэх боломжтой байгаа. За сургуулийн гэдэг товчийг багснаар дэд боловсрол нэмэх гэсэн цаг нэмтэн. За ардын байрлах хайх товчин дээр дараад за Монгол Улсын хэмжээнд байгаа бүх одоо сургуулиудын нэр ингээд гарч ирж байгаа. За эндээс бид нэрээ хайгаад одоо олох боломжтой. За эндээс би Нойс Монгол Улсын сургуулиар гарч ирж байгаа. За тийм гэдэг товчийг дарна. Эсвэл энэ сургуулийн нэр дээрээ 2 удаа дараад надад авах боломжтой байгаа. За боловсролын төвшин гэдэг хэсгээр за тухайн хүмүүдэд боловсрол нь дипломын бакалаврын магистрийн докторийн төвшин болгон сонгоно. За магистр гэж үзье. За ерхий чиглэлээр ерхий чиглэлийн сонгож өгнө. За энэ хүн боловсролын чиглэлээр сурсан гэдэг. За энэ хүн сургуулийн байгалийн ухааны боловсрол гэхээр за сонгож эзэмшсэн мэргэжил гэж байна.
За энэ дээр гараас бүглэж боломжтой. За багш гэж оруулж байна. За суралцж гэсэн огноо гэж байна. Энэ дээр гэсэн огноог нь оруулж өгнө. За гэсэн огноо болон дууссан огноо гэдэг нэг оруулж боломжтой байгаа. За гэсэн цаана. За төгссөн хэсэг гэдэг энэ сонголтыг энэ хүн одоо энэ магистртаа сурж иж болно. Аль эсвэл бүр төгссөн байж болно. Хэрвээ энэ чек нь төгссөн хэсэг нь чеклэгдсэн байх юм бол за энэ хүний төгссөн гэж үзнэ. Чеклэгтэй бол одоо сурч байна гэж үзнэ. За төгссөн гэдэг нь чеклэгдсэн учраас төгссөн огноог нь оруулж өгнө. За ингээд зургаан сайн голчтой 3.2 ламын дугаар хамгаалсан сэдв мэдчихсэн бөглөөд за тухайн хүний эзэмшсэн боловсролын одоо боловсролоо хаана эзэмшсэн гэдэг Монгол гэмээр гадаад гэмээр сонгож байна. За ингээд нэг тавчиг тарснаар хааны мэдээлэл нэгнэ. За үүнтэй адилханаар мэргэжлийн боловсрол за бага дунд боловсролын нэмж өгнө. За сургалттай холбоотой үйл ажиллагааг илүү дэлгэрэнгүй хавт хийзээ. За сургалт нэмэх тавчингаар тарснаар за дараах талбарыг цаах гарч ирнэ. За тухайн одоо сургалтын хаана аль улсад явагдсан сонгоно. За англихээр за машин хөгжлийн системтэй сонгоно. За үндэсний за энэ талбаруудыг ингээд өглөөд за энэ тавчиг тарснаар хааны сургалттай холбоотой хэсгийн ингээд нэгдсэн харагдчихна. За ингээд хадгалаа. За үүнтэй холбоотой ингээд бүх алхмуудаа гүйлж дуусаад тухайн хүний бүр дээр мэдээлэл нь авах боломжтой байгаа.